өөрийн үйлдлийн үнцнийг өөрөө сонгодог гэж сайхан хэлснийг Смир санаалаад ийм өсөж зөвхөн хүчтэй хүмүүс хэрэгтэй гэдгийг мэддэг. Хийжээ ойролцоо нуутж яхад Смир түнд өөрийгөө үн цэнтэй гэдгээ батлах боломж олгож улмаар орол хаамсав. Хэсэг хугацаанд бодож ясны эцэст Жун Смир түүний эцсийн даралтыг ганцхан удаа төсвөрч санаж тавихад хийжээ өсрөн гарч ирж өнгөөс ямар тэнийг яриад байгааг нь асуув. Смир бурхансаг хүчтэй бөгөөд түүний одоогийн хүний бие үнийг дийшгүй гэдгийг тэр санаалав. Гэтэл Смир их саналыг хүлээж авлаа. Жэхийн нүгэндээ эзэн эсэх мөн агуу хувь тавьсантай тэнцэх чадвартай эсхийг шалгахаар Смир нэгэн жад дуудав. Хаяа Смирийг зогсоо хойг оролцсон ч тэр сонсолгүйгээр яг чигээрээ зогсч үе Жэхэн лүү жадыг шууд шидэв. Жадны асрын хүч нь бүх барилгыг чичиргэнд оруулж эцэст нь чивсэн газартаа том цорхоо өсгөв. Удаа ярьсны дараа Жэхэн амьд үлдсэн бөгөөд энэ нь бацхаа олж чадсан эсхийг Смирээс асуув. Тэрээр сүдрийн нийцүүлэлт ур чадвараа ашигласан байсан бөгөөд уг ур чадвар цаашид 20% магадaltaгаар идэвхжих болсныг систем түүнд хийв. Смир гайхсан ч өдөрхгүй царайнд нь инээн сэржил тодорч хийла ямар хачин хүн бэ гэж гайхан дуугаа зогсож хот Жэхэнийг оруулав. Манай хүүг орох үед энэ балгасан түүн зөрөөсөн мэрэгэн ухааны 3 сарж бэлт хэрэгцнийг Смир мэдэрдэг. Түүнийг айхгүй байна уу гэж асуухад Жэхэн айж байгаа гэдгийг хэлв. Тэгэхэд нь Смир үн сайн байна гэж хэлв. Балгас руу алхаж явахдаа хийла Жэхэнээс сая яаж энэ зүйл хийснийг нь асуухад тэр бас сайн мэдэхгүй байгаа хаашив. Тэд цааш алхаад хоёр эмэгтэйтэй таарсан бөгөөд гэд түүнийг өвтөн авч мэрэгэн ухааны ихний сорилтын хаалгач норны хэмээ өөрсдөө танилцуулав. Хаяа Жэхэнд энэ цэгээс эхлэн цаашид хөндлөнгөөс орцож чадахгүй гэдгийг хэлээд боломжтой байхыг санаалав. Эмэгтэйчүүд түүнд тэдний нэг нь сахиусан тэнгэр, нөгөө нь Димоноос бүрддэг болохыг хэлв. Сахиусан тэнгэр зөвхөн үнэнийг ярьдаг бол Димон зөвхөн хот ярьдаг. Тэдний нэг нь сахиусан тэнгэрүүд амьдардаг Диважингийн хаалга, нөгөө нь Димон амьдардаг там руу хүрэх хаалга юм. Ямар ч хаалгыг сонгосон байсан тэрээр сорилтын дараагийн шатанд хүрч чадах болтой. Гэхдээ хэрэг там руу хүрэх хаалгыг сонгоод өгсөд түүний зам дөрвөж садарна. Тэдний тайлбарсны дараа Жэхэн тэднээс ганцхан асуулт асуух хэрэгтэй гэдгээ мэдв. Тиймээс тэр энэ боломжийг сайн ашиглах ёстой. Ганцхан асуултаар зөв замыг олох нь алдартай логик онсоо гэдгийг Жэхэн ойлгосон ч хоёр зам хоёуж дараагийн сарилт руу хөтлөх боломжтой байгаа нь түүний сонирхлыг татав. Тэрээр асуултаа асуухаар шийдэхэд норн түнд бодох хангалттай хугацаа байгаа. Тул ярах хэрэггүй гэж хэлсэн боловч жүмгийн талаар гүнзгий бодох шаардлагагүй гэж хариулв. Тэрээр тэдний нэг рүү хуруугаараа заагаад хаалхан ямар ертөнцлөө өгөх гэдгийг асуув. Энэ онцгой сахиусан тэнгэр ба Димон гэж нэрлэгддэг болохоор Жэхэн таньжээ. Энэ бол маш алдартай онцгой бөгөөд бас их сайн мэддэг шийдэлтэй билээ. Хэрв тэд хаана амьдэрдгийг нь асуувал сахиусан тэнгэр танд Диважингийн замыг хэлэх болно. Харин хэрв Димоноос асуувал тэд бас түүнийг Диважинд хүргэнэ. Түүний асуусан бүсгүй өөртөө нойрхон байх хаалханы өмнө алхаж ирээд энэ бол түүний хаалга гэж хэлв. Тэр эмэгтэй түүнээс энэ хаалгыг сонгож байгаа эсхийг асуув. Гэвч Жэхэн түнд оронд нь хоёр дахь хаалгаар орохоо хэлв. Сонголтоо хийсний дараа хийлээ цачирдаж түүнийг даган орлоо. Тэр түүнээс ухаан арчсан юм уу? Яагаад тамийн зүг хөргөх хаалгыг санаатаагаар сонгож байгаа юм бэ гэж асуув. Гэвч Жэхэн залуу байхад хэцүү зүйл гэж яддаггүй гэсэн үгийг түнд санаалав. Эцэст нь тэр өгсөд түүнийг зогсоох гэж орчдно гэж хэлсэн учраас энэ хаалгыг сонгосон гэдгээ түнд ичтэлсэн. Харин хэлсээ түүнийг өөр төлөвлөгөөтэй байгаа гэж сэжиглэв. Өгсөд гарч ирж эхлэхэд Жэхэн залаас ур чадвараа идэвхжүүлж гэрлийн шүүлт хэмээх давталгааны ур чадвараа шилжүүлжээ. Гэрлийн шүүлтийг ашиглан тэрээр тэднийг шатааж түвшин насаар байв. Жэхүний хувьд энэ бүх туршлагын оноог цуглуулах нь Диважингийн жинхэнэ утга учир юм. Хийлээ зүгээр л дүнсгэр харж байгаад Жүнийг муу санаад хүн гэж нэрлээд түүнийг ямар нэгэн дэмнэр байх ёстой гэж сэжиглэв. Энэ хооронд норн нэгчдөөс Жэхэн мимирийн зөвнсөн шиг хамгийн тэнэг бөгөөд хамгийн ухаалаг шийдвэрийг гаргасан гэдгээ хүлээжээ. Хэсэг хугацааны дараа Жүн зайг тоолж портлоор дамжин өөр газар очив. Өмнөх сард хэдийн дуусан тэрээр түвшин ахих хоор боломж байсан гэж харамсав. Хоёр дахь өрөөнд тэд газар дээрх нийлмэл шидэд идэвхжүүлэлтийг олж харсан бөгөөд манай хүн шалгалтын нөхцөл зохих арга замыг олох ёстой байх гэж таамаглажээ. Нэгэндөө гинт түүний тамгийг баталгаажуулсан нь хожим хоёр дахь сорилтын хаалгач болох нь тогтоогдчихжээ. Хийлээ энэ дур таньж тэр энд яаж явж байгаа юм бол гэж гайхав. Гэвч тэр дөө түнд өөрийгөө танилцуулахыг зөвшөөрөхийг хүссэн юм. Бүх дөө хоолой өөрийгөө норнерийн системийг бүтээгч түүний хувь тавилан тогтоогч Мимир гэж танилцуулав. Мимир маш ихтээр үед Локи түн дээр ирж сүйчийн найдвар зөвнхийн агуу дайснаа хэрхэн өсгөх, одны хараанаас хэрхэн чөлөөлөх талаар зөвлөгөө өгсөн гэдгээ тайлбарлав. Үүний хариулт нь норнерийн систем байжээ. Өөрийнх нь ашиглаж буй системийг бүтээгчтэй уулзаж байгаадаа цочирдсан Жун түүнээс яагаад төлөвлөгөөгөө эхнээс нь тайлбарлаагүй юм бэ гэж асуув. Тиймээс Мимир түнд ацэр бархаттай байгуулсан гэрээ болон сэрсэн хүмүүсийн бүгдийг нь ашигладаг. Ацэр систем тэдний хойш татж байсан учраас түнд ойрт хот хэцүү байсан гэдгийг мэдэгдэв. Хэсэг хугацаанд Мимир Хэсэг хоёр хэрэг тэдний хүлээж буй дайн санснаас эрт тохиолдож агуу дайсан нэмэгдэх хэсгийг баталгаажуулж чадахгүй талаар ярьцав. Эцэст нь Мимир хөндлөнгөөс орцохгүй байгаа шалтгаан нь Жэхэн үнэт цэнтэй эсхийг шалгах явдал юм гэж тайлбарлав. Учир нь өмнө дэндүү олон нүд байсан учраас тэр Жэхэнд юу ч хийж чадахгүй байсан бололтой. Тэгээд тэд ингэж хоорондоо ярилцаж чадж байгаа нь агуу болохоос дотор байгаатай холбоотой юм. Жэхэн Мимирээс нэг асуулт асуухаар шийдэв. Тэрээр хувь тавилахаар агуу дайснаар сонгогдсон хон түүний хүсэл зориг чухал биш гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тиймээс тэр өмнөх амьдралдаа хамгийн
зөвхөрсөн үед өвхийнхээ яг өмнө энэ Асукийн талаар юу мэдэрч байгааг нь Мимир яагаад асуусныг асуув. Энэ хооронд Жүжин энэ хоёр Жэ хүнийг гадаадад юу хийгээд мессежид нь хариу өгөхгүй байгаа бол гэж гайхаж байв. Тэд бүгд Жэ хүний тухай эргцөөр Южин түнтэй хамт байхаар л хүсэж байгаагаа хэлж санаа алдав. Гэвч Жүг нь амнаасаа бүрэн гарахаасаа өмнө тэр ичиж түүнийг тэгчиж чадах царийн ганц хүн нь өөрөө учраас тэгж хэлсэн гэдгийг хортон засав. Үүний дараахан CEO удахгүй машин академид ирсэн орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэдний өрөөний хэмжээ хэдийнээс гэж үтсэн тухайгаа ярив. Тиймээс хон түнээс хэрэг эсэлтийн шалгалтандаа тэнцэхгүй яах вэ гэж сэтгэжээсээ асуув. Энэ асуулт түүнийг цөхрөлд оруулж түүнийг муухай зантай химэн буруутгасан хоныг цочирдолов. Энэ эцэст нь Жэ хүнийг хурдан ирээсэй гэж найдаж гин гэж хэлэхэд Южин санаж нэгдэв. Агуу болохоос дотор Мимир дэлхийн хувь заяаг өөрөөж бас чадахгүй хүний гар дээр үлдээхийг хүсээгүй гэж хариулав. Тиймээс тэр түнд тухайн үед хувь заяагаа өөрчлөх боломжийг олгожээ. Жэ хүн үүнд бас олон асуулт байгаа ч Мимир тэдгээр бүгдд нь хариулж чадахгүй байх гэж таамагч байгаагаа дурсав. Эцэст нь Мимир хэрэг энэ сорилтыг давбал түнд үнний тухай санамж өгөх амлав. Хоёр дахь сорилтыг тайлбарлахын тулд Мимир өрөөнд доторх эд зүйлсийн нэгийг тавсын ширээн дээр тавьж өргөл өргөх ёстой гэдгийг хэлв. Гэсэн хэдий ч тэрээр хоёр зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт энэ нь мэрхэн ухааныг олж авахын тулд юм. Хоёрдугаарт тэр өрдөө ганцхан боломжтой. Жэ хүн энэ бүх зүйлийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй болно гэж бодон зөвхөрөх үед Мимир Норнери системээр дамжуулан бодол руу нэвтэж чаддаг. Учир түүний бодлыг олж мэдэв. Мимир сорилтод зориулж Жэ хүнд хоёр санамж өгөхөөр шийдэв. Эхнийх нь энэ тавсын ширээнээс олж болох мэрхэн ухаан түнд аж хэдийн байгаа гэсэн үгээс хоёр дахь нь өнөөдөр даваа гарах учраас тэдний төлөвлөснөөс 2 хоногийн өмнө боловсроо ирсэн явж юм. Жэ хүн одоо ч нэлээд төр өвдөлтөй хിവэр байгаа ч Мимир түнд авах боломжтой царийн ганц санамж нь энэ гэдгийг хэлв. Тиймээс тэр Жэ хүнээс өөрийн мэрхэн ухаанаа харуулахыг хүслээ. Жэ хүнийг хвшихээс өмнө Мимир энэ сорилтод хамгийн сүүлийн нөхцөлийг нэмсэн хэрэг Жүгийн сорилтыг давж чадахгүй бол энэ төх болно гэсэн үг юм. Өөртөө нарахгүй манай хүн Мимир бодлыг нь сонсч чадна гэдгийг мэдсээр байж Жэхэн нах шиг загнажэн гэж дотроо бодцгоо. Энэхүү хараад Мимирийг инээшгсэн бөгөөд тэрээр хариу олохын тулд нэг цаг хугацаа байгаа хэлээд ирсэн цаг байрлал. Жэ хүн Мимирийн хийсэн мэрхэн ухаан аж хэдийн байгаа гэсэн үг болом Мимир түүнийг ихгүй харагт энд ирэхтэй байсан гэвчээ. Ямар утга хийснийг бодож байлаа. Энэ бүхэн сорилттой ямар ч хамаагүй юм шиг санагдсан тул тэр тайвширч бүх юм хаанаас ихснийг эргэн санахыг хичээв. Юу ч хийхээсээ өмнө Жэ хүн бүх зүйлсийг шалгахын тулд манай мэдрэгчээ туршиж үзэхээ шийдсэн ч ямар нэг онцгой зүйл анзаарсангүй. Цаг хугацаа үргэлжлсээр байхад тэрээр аж хэдийн эзэмгсэн мэрэгэн ухаан болон лахгүй гархийн тухай бодсоор байв. Эцэст нь тэр Мимирийн түнээс хүлээж буй ганцхан боломж үлдсэн гэж шийдэв. Жид нэг жад бүтээсний дараа Норнерийн систем түнээс тавлын ширээнд юу зайлсхийх гэж асуув. Тиймээс тэр өөрийгөө зайлсхийхаар шийдэв. Систем түнд ганцхан боломж байгааг сануулж энэ нь түүний сонголт мөн эсхийг асуухад тэрээр баяртайгаар мөн гэж хэлв. Гэнт түүний хүл доорх шийдэд хүрээ асч Мимир түнд зөв хариулт өгсөн гэвчээ хэлв. Жэ хүн түүний аж хэдийн эзэмсэн мэрхэн ухаан нодны алдагдсан нүдийг олж асны дараа олж асан зөөний мэдлэгийг хэлж гин гэдгийг ойлгожээ. Хоёрдугаарт хогоо гараг Wednesday гэдэг үг нь Водны өдөр гэсэн нэр томьёоноос гарчтай. Мөн Водон бол Одны бас нэг нэр юм. Одын амьдарч болон хойд насны мэдлэгийг олж авахын тулд өөрийгөө золиослсон гэдэг. Хэрвээ энэ сорилттой ямар нэгэн байдлаар холбоотой бол тэр энэ тавшин ширээн дээр өөрийгөө өргөх шаардлагатай байсан нь тодорхой байна. Эцэст нь Мимир түнээс сайн хийсэн сонголтын цаад утгыг мэдж байгаа эсхийг асуув. Тиймээс Жэ хүн түнд Одныг идрээс дээр дэш нь харуулсан дүүжээч яс хоногийн турш чадар хатгасныг мэддэг гэдгээ хэлв. Тэрээр Мимирт хэрэг хүссэн зүйлээ авахын тулд бол амнасаа дэнчин тавихад бишэн хүн гэдгийг хэлжээ. Иймээс манай хүүхэн яга тайлаад гардах чадаараа өөрийгөө хатгав. Хаяагийн эсэргүүцлийг үл харгасан тэрээр чадыг гэдсэлүүгээ дөрөх зураа Мимирээс энэ бол түүний харахыг хүссэн зүйл мөн эсхийг асуув. Өөрийгөө золиослох гэдэг нь өвхийн аюулыг төсөөлөхийг хэлнэ гэдгийг ч ойлгожээ. Үйл явцыг арай эрт дуусгахын тулд манай хүн шидэт артур бүтээх хур чадвараа идэвхжүүлж өөр чад бүтээгээд дахин өөрийгөө хатгав. Хаа цагсаахыг хашгирсан ч Жэ хүн өөр чад бүтээ. Мөн тэрээр өөрийгөө хатгах гэж байтал Мимир хангалттай гэж хэлээд түүнийг буцаагаад шидэт хүрэн дээр унагав. Түүнийг унах үед Мимир түүнийг нэлээд өөрчлөсөн бөгөөд одоо түүний зөвлөгөө хэрэггүй болсон гэж хэлв. Жэ хүн гэмтхийн алга гарсанд гайхав. Мимир түнд шалгалтуулсан бөгөөд өөрийнх нь бодож байснаас илүү сайн гэдгийг харуулсан гэдгийг хэлв. Амналтаа биелүүлэхийн тулд Мимир Жэ хүн дахин өгүүлбэр болж хувираад түүнийг үнэнлүү хөтлөх 3 үгийг хэлж өгчээ. Жэ хүн түүний асуултад шууд бусаар хариулж байна гэж эсэргүүцсэн ч Мимир ацэр протеин нүднээс зайлсхийхийн тулд ингэж хариулах хэрэгтэй байсан гэж түүнээс гуйжээ. Мимир халат өөрийн хийх гэж буй зүйлийг тэр ч хүртэл мэдэхгүй байгаа гэдгийг мэдгдсэн нь түүнийг гайхшруулв. Эхний үгэн дайрагч, хоёр дахь нь би, гурав дахь нь илүү ялцсан юм. Жэ хүн өксийн утгыг ойлгож чадахгүй байх бөгөөд тэдгээр нь ямар утгатай болохыг гайхна. Түүнд туслахын тулд Мимир системийн үнэн эсхийг эргэлзэхийг зөвлөсөн сүрчийн зөвлөгөөг үлдээжээ. Мимирийг ясны дараа Жүн түүний үгийг сайтар бодож үзв. Нэг харцаар энэ 3 үг бүгд түүнлүү чирж явах шиг харагдана. Дайрагч бол түүний ажил мэргэжил юм.
Ирээдүйд гэдэг нь одны алцнуудыг хийж байгаа бөгөөд түүний одоо үе өнгөрснөөсөө илүүгээс арчжээ. Гэсэн хэдий ч энэ нь яагаад яг гэж утсан гэдэг үгийг ашигласан болон яагаад системийг эргэлзэхсдэг тайлбарлахгүй байна. Хийсэ түн сэтгэл засахын тулд үүний өгөхийн талаар бас бодож үзэхээ хэлээд дараагийн сард руу шийдчихээ санал болгов. Тэднийг урагшхад Смир гарч ирээд Жэ хүн сүүжийн сард хүлээж байгааг мэдэгдэв. Смир түнд өмнө нь байгаа том талбарт дараагийн сард гэдгийг хийжээ. Энэ тал нь 3 орны эхнийх нь болох эрдийн тал гэдгээрээ алдартай аж. Энэ бас өнгөрсөн үгийг харуулдаг олтор юм. Жин хөтөний дурсамжийг харах бөгөөд тэрхүү дурсамжийг үзээд буцаж 90 Смирт хариултаа хийж сарждаг даан. Жэ хүн түүнээс ямар нэг хариулт хайж байгаа эсхийг асуув. Гэвч Смиртийн зүйл байхгүй гэж хэлжээ. Мөн түүний гагсан ямар ч хариултыг шүүх эрх түнд байхгүй. Бэлэн болмогц Смирт түнд гараа талан дээр тавихыг хэлэхэд норны 3 тавьж ирч талны дотроос түүний гараас барив. Тэрээр эцэст нь нэрсэнд нь баяртай байгаагаа хэлээд түүнийг хүлээж байснаа дурджээ. Тэрээр өөрийгөө эрд гэдгээ хэлээд хорууга түүний хороотой сэлбэлдүүлжээ. Түүнийг тэрвэрх зуураа тэрээр маш удаан хугацаанд хүлээснээ тайлбарлав. Энэхүү эвдэрсэн өнгөрсөн үеийг зурж байгаа настай нэгний түнд харуулахыг хүссэн өнгөрсөн үеийн хэтэрхий юм. Тэрээр түүнийг дурсамжийн эхний хэсэг рүү хөтөлж араас нь дагаж яасан хилээ аврах бидүүдийн нутаг болох Одын хэм гэж нэрлэдэг газар руу дагуулж оров. Жэ хүн эрт хоёрын яриаг сонссон хилээ Жэ хүнгээс эртийг өмнө нь харж байсан эсхийг асуухад тэр сайн мэдгүй байна гэж хариулав. Эрт тэднийг чимээгүй байж өмнөх өнгөрсөн үеийг харахыг хүссэн ч энэ түүх дууссан учраас юу ч өөрчилж чадахгүй гэдгийг Жэ хүн тайлбарлав. Энэ бол нэгэн цагт агуу байсан өтөн хөнгөр агуудайсанд уламжилсан өнгөрсөн үеийн ертөнц нэг цорой. Жэ хүн эргэж харахад хөнгөр завсаг байсан Смирээс сайн эзэн ямар байх ёстой талаар асууж байгааг харжээ. Смир сайн эзэн бүсдийг хамгаалахын тулд хүчтэй байх ёстой гэж хариулав. Хөнгөр үнтэй санаж нэрж байгаа ч сайн эзэн бүсэдтэй хуваалцаж тэднийг халамжлахаас гадна өөрийн төтөвчөө хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстойг тайлбарлав. Тэрээр Смирт хизээ нэгэн цагт өөр шигээ тийм аврах биетэн болно гэж найдаж байгаагаа хэлжээ. Гэвч Смир өөрөө солдорой бөгөөд торын алхах зэрэг олон зүйлээ сайдаг гэж хариулав. Смир өөрийгөө хизээч эзний хувьд ямар нэгэн үн цэнтэй байж чадахгүй хэмээн харамсан ярив. Гэвч хөнгөр түнд өөрийнхөө үн цэнийг тийм амархан бүүд өгнө гэж хэлсэн бөгөөд учрна. Түүний үн цэнийг шийдэх царын ганцхан бол өөрөө юм. Үүнийг сансаад Жэ хүн болон Хиллайнер Смирийг түнд нэгтгэхэд хүргэсэн зүйл бас энэ үг байсныг ойлгожээ. Гинт сандарсан нэг аврах биетэй хүн өрөөнд орж ирээд Тор болон Валкири нар хотлоо дайрс тохоо хөнгөрт мэдэгдэв. Хөнгөр Смирийг тэднийг хамгаалахын тулд чадах бүхнийг хийх тул санаа зовох хэрэггүй гэж хэлв. Эхний арсын харааны дараа эрт энэ бол харанхуй өнгөрсөн үе байсан ч аврах биетүүдийн зовлон зүдгүүр үгээр дуусаагүй гэдгийг тайлбарлав. Тэрээр түнд хоёр дахь хэсгийг харуулахаар шийдсэн бөгөөд тэрээр гинт хот шатаж буй үе рүү шилжив. Хаашаар харна цогцос болон харагдана. Хиллайн бол төсгөжийн дайн буюу Рагнарок гэдгийг дурсав. Гэрээ бичгээс яг өмнө бүх цавцас дээр зогсож байсан хүн бол аянг цавшгааны бурхан тар байв. Жүн тарыг хараад одоогийн байгаа байдлаараа түүнээс хамаагүй хүчтэй гэдгийг ухаарав. Хэрв тэр зэрэглэж төрсөн ч ийм мангастай нөр төрж чадахгүй. Эцэст нь тэр эмэгтэйчүүдээс тор шиг хүчтэй болохын тулд юу хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхэд Хиллай түүнийг 5 сарждыг давах ёстой гэж хэлв. Асын хараанд тор аврах биетүүдийг өргөж үзэн яддаг байснаа дурдаад тэд бууж өгөхгүйгээр өөртөө тэнцвэр зүтгэж яваад сонирхол татагдсанаа хэлжээ. Энэ дайчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор тэрээр аврах биетүүдийн хаан хөнгөлтэй ганц харчиж төлөвлөл түүний төрөж төрөсдгийг хязгаас аврах боломжийг санал болгов. Үдээжгүй хөнгөр гарч ирээд Тороос түүний толгойг авахын тулд бусдыг үнэхээр явуулах эсхийг асуув. Тор үүнийг хийхээ өөрийн нэрээр тангарагжав. Хөнгөр өх саналаа хүлээж авснаар Тор тар удахгүй эргэн нэрхээ амлав. Торын бодол өөрчлөгдсөн нь хөнгөрийн зажис болон Отинхийн ба асгартын хооронд дутаан асгарт язгчаар тодорсноор өндөрснийг эрд тайлбарлав. Үүний дараа тэрээр өнгөрсөн үеийн хамгийн сүүлчийн хэсгийг харуулахаар шийдэв. Хэсэг хугацааны дараа Смир авда энэ бол өрх тул Тортой тултахаар буу яваа чимээн гуйжээ. Хөнгөр өөрөө мэдж байгаа ч явахаас өөр аргагүй гэдгийг хэлв. Уйлан хажин засах Смир аваасаа яагаад заавал ингэх ёстойг асуугаад тэрээр түнд үлдсэн цорын ганц гэр бүл нь гэдгийг сануулв. Алсын хараанд зогсож буй хүмүүсийн дагаа газар бол асуулт буюу асар бархад болон одны оршин суудаг ертөнц гэдгийг хэлж Жэ хүнд мэдээлв. Алсын хараанд хөнгөр Смирт өөрийн байхгүй байсан ч сайн байж чадна гэдэгт тэтгэлтэй байгаа тул хизээч буй гэж захиж байснаа сануулв. Смирийг өөрчий хад аав нь түнд зөгнсөн агуудайсан хизээ нэгэн цагт ирэх бөгөөд тэрхүү агуудайсан тэд болон бусад бүх амьтдыг айсын нараас чөлөөлөх болно гэж хэлжээ. Явхасаа өмнө хөнгөр Смирт агуу болохос болох түүний бошийг хамгаалахыг захив. Жэ хүн болгосол нас барсан аврах биетүүдийн дурсгал бөгөөд найдвар дүүрэг ирээдүйн бижиг тэмдэг гэдгийг ухаарав. Алсын хараанд хөнгөрч үндэ шууд ирж ирээдүйд инхүү дурсамжийг харна гэдгийг мэдж байгааг хэлв. Тиймээс тэрээр хүү Смирийг туслахыг түүнээс хүсжээ. Хөнгөр өдөлгүй гарч ирж түүнтэй тултахын тулд хэсэг хугацаанд овчлон хүлээж исэн Тортой уулзав. Хөнгөр Тороос одоо сэтгэл хангалуун
байгаа эсхийг асуухад тор үгүй гэж хариулв. Бурхан асхаад дуудаж ашныхоо дараа сайн нэг сэтгэл хангасан болох болно гэж хэлв. Тор зэсгэрээ хааж буй аврах бидэнд л аян гэж хан харуулжээ. Зогссоныхоо дараа хөнгөр тараас яагаад өөрийн шунж хүслийн төлөө гин зэмгүй амнасыг хөнөөж байгаа гэсэн. Иймд тор бүх зүйл агуу одны хүсэл зэрэг бөгөөд өөрт нь хувийн шалтгаан байхгүй гэвч хүсэжээ. Торын үнийг хийж буй цорын ганц шалтгаан бол хүчтэй өрсөлд хүчтэй толдох явдал аж. Эцэст нь тор хөнгөрөөс өгөх мэдсээр байж энэ талаанд яагаад зөвшөөрснийг асуув. Хэсэг зөөр чимээгүй байсны эцэст хөнгөр түнд хамгаалах зүйл байгаа гэж хэлэхэд тор аврах биедүүдийнх нь ихэнх нь унсан саард болж төрсэн байхад түнд хамгаалахын үйлдсэн бас хэмээн хашигнан гайхав. Гэсэн хэдий ч асхорт хизээ нэгэн цагт унах учраас тэр нь одоо ч үн цэнтэй хിവэр байгаа гэдгийг тэрээр батсан хэлв. Тор хөнгөрийг 3 норн эгч дүүсийн зөвн мөн итгэдэг болохыг ойлгоод үүнийг хөтөхгүй зүйл гэж нэршлээд хөнгөрийн амнасыг хөнөөхөөр зөхөв. Хөнгөрийг аларт хасам тэрээр агуу дайсантай дахин шууд ярьж түүний тулах хэстэй замаа зөвхөн өрөөл сонгосон гэдгийг хэлв. Мөн түүнд хатуу чанга зөрөгтэй байхыг зөвчээ. Үүнээс гадна тэрээр смэрт өөрийг нь уучлаарай гэж хэлхийг хүсв. Тор удлахгүй асхаа хөнгөрийн зэсвэрөө шидэв. Дайралтын асрыг хүч зэсгийг эвдэж талхааг нь бицлав. Жи хүн энэ төсвөлийг төвжин эмх замбраагүй гэж үзээд тороос өшөөгөө авахын тулд хоосон карта гинт гаргаж ирв. Аз болоход норн систем түүнд хоосон карт ашиглаж болохыг мэдэгдэв. Фрэр удлахгүй алагдаж тор түүний амьгүй бие дээр зогсжээ. Гинт тэрээр нас барсан аврах биетний зэсгээс гэж төгсөн өсгүүдийг анзаарсан бөгөөд энэ смэртэй ярьж явахдаа зэсгэн дээрээ сийчсэн бичээсэд байжээ. Тор хөнгөрийг өөрт нь ярих үе зажмыг хашигчныг ойлгоод удалгүй асар том дэлбэрж болж гişний утаснууд торыг барьж авахар уягчжээ. Тор энэ сөрөг дайралтыг өөрийнх нь нөхлөөр өдөгдөхөр хөнгөр төлөвлөснийг ухаарав. Гэвч тор иймэрхүү жижиг сажиг зүйл өөрийг нь алж чадна гэдэгт итгэсэнгүү. Тиймээс тэрээр хүлээсийг шатааж үгүй хийхийн тулд асар их хэмжээний энергийг ялгаруулв. Гинт норн системжийн хүнд түүний хоол барьж буй ур чадварын зэрэглэн түвшиндээ хитрхи өндөр байгаа тул төвснөө нөсөх хүртэл зөв ашиглах боломжгүй гэдгийг мэддэв. Тор бодлогүй өөрийг нь барьж байсан бүх хүчээсийг амжилттай шатааж орхив. Гэсэн хэдий ч тэрээр гинт үлдсэн бахан хүчний бай болов. Хөнгөрийн шидсэн шидэт зэсэн толгойг нэгт сүлв. Энэхүү дайр тарыг хойшоо төрөх бөгөөд түүнийг бас ирэхэд толгойн засвалж хөнгөр түүний хүчийг дарахын тулд толгойд нь ямар нэгэн зүйл шингээснийг олж мэдээд түүнд энэ сонирхолтой санагдана. Торын хүч дарагдсан учраас системжинд аянга бурхны хүч химээх пассив ур чадварыг бүтгэх боломжийг олгоно. Хаяа эрвэс санах ойн дотор байгаа хүнд хоосон карт ашиглах боломжтой асан. Тэгэхэд нь эрв хэрэг энэ зүгээс хуурмаг зүйл байсан бол боломжгүй байх байсан гэж хэлнэ. Гэсэн хэдий ч энэ нь хуурмаг зүйл бус. Харин хойч үедээ уламжлалтан үлдэж буй өнгөрсөн үеийн хичтэрхий бөгөөд энэ нь хөнгөрийн золиос ямар ч утгагүй байгаагүй харуулж байна. Жүн домогт зэрэглэлийн анги бурхны хүчийг амжилттай бүртгүүлж чадна. Тэрээр одоо торын ангийг эзэмсэн бөгөөд энэ нь бүх төрлийн аянганы ур чадварын ур ашиг хүчийг эрс нэмэгдүүлдэг. Энэ нь аянганы хөршийг 300%-аар үр ашигыг 50%-аар нэмэгдүүлдэг. Гэвч уг ур чадвар нь хэрэглэгчийн төвшин дарааш өндөр зэрэгтэй учраас бид данхан гинтэлд очруулахгүйгээр удаан хугацаанд барьж чадахгүй. Хийлээ түүнээс үнд идэвхтэй байгаа эсхийг асуухад манай залуу үнийг дижиг хэмжээнд хангалттай хүчтэй бачна гэдгээ хэлээд түүнийг өөртөө тусна гэдэгт итгэвчтэй байгаагаа хэлнэ. Удалгүй эрв тэдэнд дахин нэг удаа салах эсгүй сэтгэх цаг болсныг хэлэх боловч түүнтэй дахин салах эсгүй сэтгэхэд хизээч тасаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрнө. Гайхширсан манай залуу түүнээс өөрийг нь яагаад өмнө таньдаг байснаа санахгүй байгааг асуухад тэрээр одоо үнийг олж мэдэх ямар ч утгагүй гэж хэлнэ. Тэрээр түүний хувь тавиланд өөрт нь орон зай байхгүй учраас өнгөрсөн үеэ орхиж шинээрээ дөөд явахыг уриална. Түүний нүрэн дээр хөшиг гин талгаалж түүний аялал ерөөлөөр дүүрэн байхыг хүсч байгаа илэрхийлнэ. Эрвийн нүднээс нулимс тусалж тэрээр эцэст нь алгаална. Хэсэг хугацаанд манай залуу тал руу ширтэн эргэжж байгаад Смирөө дэргэж харна. Смир сүрийн сорилтынхаа төлөө түүнээс нэг асуулт асуухаар шийднэ. Смир түүнээс бэлэн эсэх болон өөрт чухал зүйлээ алдсан ч гэсэн замаасаа хазаахгүй гэж чадах эсхийг нь асууна. Жүн ээж багш найз нөхөд талаараа бодно. Тэгээд тэр чадахгүй гэж хариулна. Тэрээр Смир ширэг цавхалтад орж гонёвч өвдөх болно гэдгийг хүлээн зөвшөөрөх боловч урагшлах ёстой учраас дахин басах болно гэдгийг хэлнэ. Смир энэ хариултанд дуртай байх бөгөөд түүнийг уг сорилтыг дах шалгуурыг хангасныг хэлнэ. Тэр даруй систем түүний төвшин дөрөөр нэмэгдэж хоёр дахь сорилтыг даван туулсан нэгэн цол олсныг мэдэгдэнэ. Үүнээс гадна тэрээр Хонгрээс бэрийг хүлээн авснаа мэдэгдэнэ. Жүн явхаасаа өмнө Смир түүний эцэг өөрийг нь уучлаарай гэж хэлхийг хүссэнийг дамжуулаад яваад өгнө. Смир ганцаараа үлдэхтэй эцэгтэй хандан түүний хийсэн зүйлд хизээч гомдж байгаагүй гэдгээ чангаа хэлнэ. Жэхэн дүнжээний халуун дээр ирэхэд Европын рейдерүүдийн холбоо бүтнээрээ хүлээж авахыг хараад шоконд орно. Хийлээ эдгээр эрсийг маш чадварлаг бөгөөд чимээгүйхэн цогтоход хэцүү байхыг ойлгоно. Жэхүндэд өөрийг нь холгой жишээ харьцаж байгаад сэтгэл нь дагуурх боловч Европын холбоо энэ газрыг рейд хийхийн төлөө их хэмжээний мөнгө зарцуулсан учраас тэднийг ингэж бодож байгааг ойлгоно. Манай залуу одоо байгаа ур чадвараараас зэрэглэлийн хоёр хүнтэй нэгэн зэрэг толбож чадахгүй гэдгээ мэдж байна. Тиймээс тэрээр цаг хооронд нь юмсыг зохицуулж яхахыг хэлж байгаас гисэн. Хаяа түүнд тохио эргээхийн мэдэгдээд
Залуусыг саадуулж яхахыг хүснэ. Тэр хүртэл зүүн эцэст нь хоёртойгоо гарч ирэх бөгөөд болооч түндээ уулзахаар харж ийн. Болооч түүнээс дүнжэнийг цэвэрсэн эсхийг асуухад зүүн хэрэг тийм бол яах ёстой гэсэн. Өөр хижин бадарсан болооч жадаа түүний хүзүүрөө чиглүүлээд эртний босгосоос ямар ч манай мэдрэгдэхгүй байгаа учраас хавчлагч үүнийг цэвэрсэн гэдэгт итвэлтэй байгаа боловч үүнийг яаж хийснийг нь ойлгохгүй байна. Жүн балчин барьж буй сэрмэржинхнээс зэрэглэлийн артефакт болох анхны зав алдагч сэлэн басмаг мөн болохыг танина. Манай залуу балаачид энэхүү болохоос зөвхөн түнд зориулагдсан байсан бөгөөд тэд хичнээн удаа орцсон ч хизээж амжилтанд хүрэхгүй байсан гэдгийг хэлнэ. Өөртөө нарахгүй балаач түүнээс тэдний хангалттай сайн биш гэж хэлж байгаа эсхийг асуув. Тэгэхэд нь Жээ хүн тийм байж болох ингэж хариулна. Тэрээр өөрийгөө үн цэнтэй гэдгээ баталж чадаагүй улмаас тийшээ орч чадаагүй сануулна. Боловч бараар харах шахна. Уурсан балаж анхны төлөвлөгөөнд түүнийг өөрсдийн талдаа татах байсан ч бодлоо өөрчилснөө хэлнэ. Тэрээр манай залуугаас салж мэдэх олон зүйл байгаа учраас түүнийг асахгүй гэдгийг хэлнэ. Жээ хүн ийм илэрхий өдөн тосгоод авцсанд нь баяртай байна. Эцэст нь Жээ хүн түүнийг чадах юм бол өөрийгөө асаад үзхийг хэлээд Болоочтой таарцны ачаар олж хасан сэлмээ бүтээж харна. Манай залуус зэрэглэлийн луу алдагч сэлэн бас мөнгийг дахин бүтээхэд болооч түнлүү гайхшин ширтэн. Түүний асуултад хариулахын тулд Жүн хоёр бас мөнгөж асахгүй гэсэн хууч байхгүй гэдгийг сануулна. Болооч тэр даруй дайрах боловч манай залуу гэрлийн гişгөр ур чадвараа ашиглан хашаа хөдлөнө. Өөртөө рейдер түнлүү банк дайрахыг оролдох боловч Жээ хүн дайрч бүрээсэн зайс хэсээр байх болно. Эцэст нь зогсоход нь Жээ хүн түүнийг санснаас нь хамаагүй удаан байгааг хэлнэ. Энэ нь болоочийг улам муурлах бөгөөд тэрээр зэрэглэлийн рейдерүүдийн дунд ч хүртэл өөрийнх нь сэлмээс зайс хийдэг. Хүн хоор байдгийг хүлээн зөвшөөрөөд Жээ хүнийг яг хэн болох гайхаж эхэлнэ. Өдөлгүй Камила гарч ирээд халдлагчийг барьж буй. Сэлэн түүний басмагтай яг ижилхэн манаатай байгаа учраас болгоомжтой байхыг болоочид анхааруулна. Жээ хүн болоочид түүнийг асахгүй ч мөчийг нь тасдаж аван гэдгээ сануулна. Хогон өөрт нь яг ингэж хийжсэнийг сансан манай залуу сэтгцийн зочиолчийг нь сэтрэх гэж байгаа учраас рүүгээр ха болохыг балчаас гисэн. Болооч түүнлүү гайхшираа харна. Тиймээс Жээ хүн түүний тухайн уншсан салах эсгүй зэтгсэн тухай өгүүлбэрээ санаж дуртаад яагаад ийм басан шалтгааныг асуухаар шийднэ. Гэтэл Камилажин болоочийн эхнэр замуутай уйд хортой нэгэн байсан учраас түүнээс салсан гэдгийг хэлээд шугамаа хэтрүүлж байгаа сануулна. Тэрээр энэ байдлыг дэврэхээс биш илүү сайжруулахгүй. Тиймээс болооч Жүнд энэ яриагаа байцаалтын өрөөнд үргэлжлүүлнэ гэдгийг хэлнэ. Хаяа өдөлгүй Жээ хүн бихин болсноо мэдгдээд асуудлаа хордондоосхайг хүсэхэд тэрээр төр хүлээхийг хүсэх бөгөөд энэ нь түүнийг улам муурлуулна. Манай залуус зэрэглэлийн рейдертэй толцох юм боломжийг таашааж байгаа тул хэтрүүлгийн ур чадвараа идэвхжүүлж манайга төр зөөр хүчрхэлжүүлж шид хүчнийхээ хүчийг нэмэгдүүлэхийн тулд бүрэн бос эв зэрэглэлийн дагцгаар бөгчөө зүүн. Үүнийг идэвхжүүлсний дараа систем түнд энэ ур чадварыг ашигласны дараа хэсэг хугацаанд манай ашиглаж чадахгүй гэдгийг анхааруулна. Түүний манай гинт өөрчлөгдсөнийг харсан Камила шоконд орно. Үүж явж улам эрчимжиж эвзэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэвтгүүрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайктарч сууглуу маань заавал бүртгүүлээрэй.